бид нар ингээд цөөхөн одоо хүнтэй аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа хүмүүс голцоо байна. За тэгэнгүүт бид нар дээр хүний нөөцийн, хуулийн, за тэгээ маркетинг сурчлагын ч гэдэг юм уу те ингээд дутагшилтай. Тэгэнгүүт бид нар ингээд бизнес эрхэлж байгаа хүмүүс 10 хүнтэй компани ажиллаж байхад ч гэсэн хажуудаа нэгтлэн хүний нөөц одоо хуулийн ажилтан тий за тэгээ хаа хөдөлмөр хамгааллын ажилтан ч гэдэг юм уу энэ хүмүүсийг авч ажиллуулахад аягүй төвхтэй. Одоо манайх жишээ нь бараг 70 хүнтэй байжээж тэр хүмүүсийнхаа цалинг дундаасаа нөгөө олон компаниуд нь дундаасаа цалингийг гаргах гэж буу халаан болно шүү дээ захирлууд маань. Юу яриад байгаа манайх тийм үг гарахгүй ингэхгүй тэгэхгүй бараг л хүний нөөцөө чи би энэ сард хэрэглээгүй ч гэж байгаа шүү. Тэр нь хэрэглэгдэг юм байна. Тэгээд ер нь бол тэгэл алдцаад байдаг. Тэгэхээр 70 хүнтэй компани дээр энэ зүйл айгүй хүнд байгаа юм чинь 7 хүнтэй 10 хүнтэй компани дээр бол бүр хэцүү. Тийм учраас бид нар бол энэ дээр юу санал болгож байгаа гэхээр холбоогоор дамжуулаад яг тийм дутагшилтай байгаа хүмүүсээ эндээсээ ажлын байрны нөгөө дутагшилтай байгаа орон тоогоо нөхөө. Энэ орон тоогийг чинь бид нар холбоогоор дамжуулаад мэргэжлийн боловсон хүчнүүд авцсан ингээд ажиллаж байгаа. Тэр хүмүүс та нар маань захиалга өгөөд ажилчнаа одоо ахуулах, дээр нь хөдөлмөрийн гэрээ хийлгэх бол тэр нөгөө хуульчаар хянагдсан, тусгайлан танай нөхцөл тохирсон тэр гэрээг хийлгэж авах. Буцаагаад нөгөө ажилтан чинь хулгай хийж алга болчихвол яах юм те. Одоо сүүлийн үед чинь жоох эдийн засаг хямраад ирсэн чинь чөтөр би нэг найзтайгаа уулзаад ажил яриа суудсан чинь ингэж ярьж байна. 100 сая, 120 сая төгрөг ажилчин нь аваад нөгөө борлуулалтын мөнгийг хаалга болсон. Тэгээ одоо сүүлдээ цайрсан гэж байна. Тэгээ юу гэж юм гэсэн чинь одоо зүгээр хоосооны 2 чихийг авах юм уу та нар шүүхтэд аваа гэдэг ч юм. Тэгээ тэр шүүхийн шийдвэр яаж гарах вэ гэхээр 3 жил үргэлжлэнэ. Тэ? Тэгээ нотлог баримт байхгүй бол бас ахаад тэр мөнгө бас олдох хэсэг нь бас тодорхой. Тэгэхээр бид нар ингээд нөгөө одоо бизнес хийх чинь гэж яваад өөрөө өөрсдийгөө өрөнд оруулцдаг. Өөрөө өөрсдийгөө бүр ингээд шавар тутгаа зарим нь шоронд орчих гээд байдаг. Зарим нь бүр ингээд өөр ширэнд ороод сэтгэл санааны готролд ороод бүр амиа оруулчих гээд байдаг. Ийм зүйл рүү зарим бизнес эрхлэгчид ороод. Тийм учраас бүгдөө холбоогоор дамжуулаад энэ нөгөө наацхийн хамгаалтуудаа хийя. Энэ нөгөө ажлын байрны одоо тэр дутагшилтай байгаа орон тоонуудаа холбоогоор дамжуулаад нөхдөг болёо. Энэ зүйл дээр та нарт тодорхой хэмжээний гэхдээ энэ хэсгийг хэрэглэхийн тулд жоохон одоо төлбөр төлөх ёстой. Тэр нь бол 50 мянгаас 300 мянган хооронд сарын төлбөр төлнө. Тэгээд тэргээрээ дамжуулаад тэр хэрэгцээнүүдээ хангуулж болно шүү гэж бас зөвлөж байна. Ер нь бол яг тэр нөгөө 50 мянган төгрөгийн одоо сарын төлбөр одоо хураамж төлж байгаа гишүүнүүд гишүүнчлэлтэй хүмүүс бол манайхаас хүний нөөцийн хуулийн ажилтнаа одоо шеэрлэж авч одоо хэрэгжилж болж байгаа гэсэн. Өөрийнхөө хэрэгцээтэй зүйл. Энэ бол хамгийн бага тоо. Бид нар одоо байж болох хамгийн багаар нь тавьж байгаа шүү.